Сайн байцгаана уу. Өнөөдрийн бичлэгээр та бүхэндээ наглаадаа өөрөө солих тухай хуваалцах гэж байна. Ихэнх мотоциклууд 12 болон 14-ийн түлхүүрээр тайлбардаг бөгөөд дээрээ шивлэнтэй болон тусгай болттой гэж хоёр янз байдаг. Та аппаратн дээрх тусгай болт болон аппаратыг чангалагч болтыг суллана. Тайлж авсныхаа дараагаар хоромсны аппаратны поршин хэсгийг агшаах хэрэгтэй болно. Поршин хэсгийг агшаахдаа дээрх аргаар болон зориултын багжаар агшааж болно. Таны нагтлаад дээрх бичлэгэн дээрх гарч байгаа шиг ийм болсон байвал маш аюултай түвшинд очсныг илэрхийлнэ. Шинэ нагтлаадаа задлаад хооронд нь үрж хийх ёстой. Нагтлаадыг буцааж хийхдээ хувилд нь сайн оруулж хийх нь маш чухал шүү. Мөн буцааж хийхдээ болтуудыг хэтэрхий их чангалах, мөн далийн амсуулахаас сэргийлэх хэрэгтэй. Шифленттэй байсан бол шифлентийг яг хийснээр тоормсны наглаад суугарч унах эрсдлээс хамгаална. Ингээд шифлентүүдээ гүйцэд хийгээд тоормсны болтуудаа чангасны дараа төл тоормсны педалыг дээж доош нь хөдөлгөж поршинг буцаад тэлсний дараагаар хөдөлгөөнд оролцож болно.